Ерөөс оруулахгүй гэсэн үү тийм. Тийм бүр шаардлагатай гэж үзэж ивэл усанд оруулж болно. Одоо ингээд хэвтэр нь бүр бохирдоод шээс баасандаа хутгалцчлаа гэж бодвол ингээд одоо айгуу тийм гүйхэн усанд альчуур дэвсэж өгөөд тэн дээрээ ингээд тавиад усаар ингээд зөөлхөн угаах шаардлагатай. Тэгэхгүй бол амтны шампунаараа. Тийм. Тэгэхгүй бол ингээд огцон айсан хөдөлгөөнөөс болоод нөгөө бааны нэг юм дээр одоо халтарч мэлтэр бол амархан гимтчих байхгүй юу. Тэр гүйхэн альчууртай ус нь ингээд бүлээн усаар угааж болно. Гэтэ үүр сав цэвэрхэн байгаа тохиолдолд усанхаа ер нь бохирдно гэдээ байх юм бол баг байхгүй. Тийм. Тэгэхээр усанд оруулах шаардлага бол бараг л байхгүй тийм. Үүрийг нь сольж яхаа юм уу? Өөрийнх нь тэр нөгөө доод шилээ учраас тийм дэвсгэрийг нь дандаа цэвэрлээл бас шээсийг нь цэвэрлээд явж ирэх бах уу. Баастан дээр гэвэл ер нь дандаа иддэг амтан тэгээ бас дандаа гарч идэг. Тэгээд усанхаа өөрөө coprophag гэдэг coprophag төрлийн амтан байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бас иддэг амтан. Тийм. Анхдагч бас, хоёрдагч бас гэж байдаг. Анхдагч бас нөгөө тэжээлийн агуулмжтай гарч ирдэг байхгүй юу? Б витамин, зарим уургууд. Тэгэхээр тэрийг идэж дахин боловсруулад хоёрдагч басаараа жинхэнэ үтгэ ялгардаг гэсэн үг. Тэгээд тийм онцлогтой амтан тэгээд хүмүүс ингээ пүү па гэдэг. Гэтэ өгөнд энд нар чинь мах зах идээгүй ингээ цэвэр усан тэжээлтэн болохоор тэр бас ерөөсөө бидний нөгөө аргал хомоол тий гэртээ одоо нөгөө уугуулаад явж идэг одоо тэр бастай л адилхан байхгүй юу тийм